За сошиалор одоо тэгээд бүх Монголын бүх байгалийн баялагт одоо хулгай одоо орсон байна. Би ч өвүүлж бас хэлжээс хулгайчгүй болт. Их орон зүйн хулгайч болсон юм шүү. Хулгайч их орон болсон юм шүү. Энэ төр ажил гадсан төрийн эрх барьж байгаа өндөр дэд албан тушаал төрийн эрх мэдлийн ажиллах хугацаанд төрийн эрх өндөр нууцтай мэдээллүүд болох одоо сангийн асуудлууд болон бусад олон сан байгалийн баялагуудыг одоо хууль бусаар өөрсдөө эзэмшиж хууль бусаар гарын үсгэж албан тушаал эрх мэдлийг ашиглаж олон түмэн иргэдийн боломжийг хулгайсан олон түмэн 100 мянган залуучуудын боломжийг хулгайсан гадаадд одоо сурах ёстой сайн онц сургалтаа боломжтой амьдралын боломж тааруу сурлагын чадамж сайтай тий мянган залуучууд байгаа шүү дээ эднийг одоо боломжийг гадаадд сурж өндөр дэд боловсрол эзэмших байсан залуучуудын маань боломжийг хулгайсан энэ үнэхээр хэцүү байхгүй юу Монголын залуучууд та нар өнөөдөр гадаадын хөгжилтэй орн 4 жилд одоо улсын тэтгэлгээр сурах ёстой байсан тэр хувь заяаг чинь энэ 76 эмэгтэйчид бүгдийг чинь аваад идсэн байгаа байхгүй юу өөрсдийнхөө үр хөвгтөд ингээд тэгээд нууц нийгэм дандаа нууцлагдвал тий ийм байгаа учраас энэ чинь шудраг ус нийгэм байгаа шүү шудраг ус төрийн тогтолцоо улсын хурлын гишүүд нь хулгай хийдэг төрийн өндөр дэд албанчууд хулгай хийдэг ийм нийгэм дэлхийд хаач байхгүй юу ийм шившгтэй нийгэм байгаа байхгүй юу тэгээд бид нар энийг энэ ард түмэн чинь төр түмэн үдтэй байхгүй юу төр түмэн үдтэй учраас ард түмэн хулгайчид би чинь бүгд ингээд гаргаад ирж штэ тэгээд одоо хэн ямар хулгай хийсэн гэдгийг одоо сошиалор дүүрэн үнэхээр Монголын ард түмэн энэ хавар бол үнэхээр зовж тий мал маанч одоо байгаль дэлхийн маанч ингээд одоо энэ хулгайн асуудалтай бузар шөнгөцсөн газар дэлхийн маанч одоо уул уурхаан зөв зохистой ашиглалт байхгүй өдөө хээр тал маань бүгд одоо ингээд үлсэн тоовох тий шорон шуурга одоо зумны өнөөдөр дэлгэр цагт өнөөдөр ямар байгаа вэ тий ард түмэн өнөөдөр өрнөөс өрний хооронд ард түмэн өнөөдөр өрнөөс өрнөө ганц тал ганц зурагт тий хашаа байшаа бодлоо нэг гэр аваа тий нэг байр чаддаг насаараа өрөнд орж штэ тий дөнгөлцсөн ямар ч шадамжгүй болгоцсон өртөө хүн яах өөдөлтгүй өвчнөд малаа даргалдгүй тийм ээ яг монголчууд ирдэг тэгэхээр чинь ямар ч ийм сөгрүүлчээд байж байгаа чинь энэ 76 гишүүн тийм ээ энэ ард түмнийхээ төлөө гарч идэг зүг зоригтой үнэн Монголын төлөө гэсэн энэ улсууд энэ 76 энэ улсын хурлыг өдөртөх ёстой байхгүй төрийн дээд тэгэж одоо энэ хулгайчд гараад 33 жил хулгай хийлээ өнөөдөр манай Монголд юу хөгжсөн том улс орны аж үйлдвэр алга тий өнөөдөр хэдэн 8 чин залуучууд нь боловсролгүй Монголд одоо боловсрлоор нүртэл мөнгө олдог болсон тийм ээ өрнөөс өрний орд юу тогтцоотой миний дүүнэр залуучууд танд өнөөдөр хичээл арай тараагүй талбай дээр гарч үжил бодлоо илэрхийлж мянгараа хүрээд мөн улсын хурлын гишүүд 150% болохтой одоо өөрийнхөө байр суурийг өнөөдөр 76-гаа яа гэж штэ тий хүн нэмэгдэнэ гэдэг хүнс нэмэгдэнэ гэсэн үг тийм ээ хүн нэмэгдэнэ гэдэг чинь өшөөл идэж уудаг өшөөл юм нь илбэг болно штэ ийм нөхцөл байдал үүсчихэд байгаа байхгүй тийм учраас өнөөдөр Монголын ард түмэн энэ тоо олон байл яагаад тоо олон бай шалтгаантай штэ үуч 76 хангалттай нөгөө мажоритод нөгөө тогтолцоогоор бид байж ахаад энэ нийгмээс улс төрд орох гэсэн сонирхолтой нам улс төрийн улсуудыг ороод ирээ гэж тавилт жүжиг байхгүй юу түүнээс энэ бол бүгдээрээ энэ Монгол ардын нам олон жил болсон нам энэ Монгол ардын олон жилийн төр улсаар явсан улсууд ерөөсө хүний төлөө явдгүй юм байна тий ард түмний төлөө явдгүй юм байна та нар одоо ахин сонгол битгий дэвшээрээ дэвшээд хэрэггүй тий дэвшүүлээч хэрэггүй дээрээс сонгооч хэрэггүй манай ард түмэн бол сонгооч хэрэггүй юм байна тэгээд сонгоогүйгээр яг ирээдүйд төлөө Монголоо гэсэн сайхан улсууд энэ Монголын ард түмэн дотор байгаа шүү дээ энэ сайхан үйлдвэрлэлтэй улс орноо хөгжүүлсэн аж үйлдвэр боловсгосон ийм сайхан улсуудаа төр улс маань дэвжиж өөдөө авч явж төр улс маань хөгжиж за иймэрхүү бодолтой байна даа хань. Энэ 12 сарын 4-өөс хойш хариуцлага тооч хулгайлалтад хариуцлага хуулийн хариуцлагын хүлээ хариуцлага тооч гэж гарч ирсэн ч би өөрөө энэ 12 сарын 4-нд суулт тэгээд энд 50 тонсон залуу байхгүй би өөрөө үйл яг энд сууж байсан залуучуудын нэг байхгүй. Тийм учраас одоо 5-6 сар эдрийг хариуцлага хүлээлгээд үнэхээр хуулийн дагуу ажиллаа хийхийг харлаа. Хийхийг харсан. Хийсэн үр бүтээсэн юм алах яг хэвээр өшөө илүү хулгай зэлгээ баах юм гараад ирлээ шүү. Тийм болохоор одоо ерөөсөө улсын хурлыг тараа. Тэ? Өөр арга байхгүй. Ерөөсөө ингээл сууж байна. За ерөөсөө их хурл тар гэдэг дээр л нэгдэж байна. Одоо өөр гарц байхгүй. Энэ Монголын ард түмэн хувь заяанда эзэн болох цаг болжээ. Одоо томилсон их хурлаа тарах бүрэн ирэх нь ард түмэнд байгаа. Засгийн бүхэрэг ард түмний мэдэлт гэж үндсэн хуулийн 3-1 заасан байгаа. Мөн улсын их хурлын тухай хуулийн 3-1-т
ард түмний засаглал эрхийг хангахж улсыг хурд оршиж яадаг гэж тодорхой заасан байгаа. Тэгэхээр ард түмэн бид тар гэж шаардж байгаа гэдэг чинь ард түмэн засаглаж гин гэсэн үг. Энэ засаглаж байгаа эрхийг хангах гэж их хурд байлгаж байгаа учраас их хурд энэ дагуу үндсэн хуулийн 22-ын 2-оор өөрсдийнхөө 3-ны 2-оор нь бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэдэг үндслээр одоо Зандан шатраа чи алхаа цог цаг болсон. Монголын ард түмэн туйлдчих шүү. Энийг л хэлж байна. Тэгээд иргэн үзэж байгаа Монгол улсын иргэн болгонд хэлэхэд энэ ман дэглэмийн эсрэг тэмцэх нь Монгол хүн болгоны ариун үүрэг шүү. Энэ үүргээ биелүүлээд гэж уриад. Мөн улсын хурлын гишүүдийг 152 болгох талаар өөрийнхөө үзэл бодлыг. Энэ 152 болгож болохгүй. Яагаад гэвэл 30 жилийн их хурл чинь Монгол улсыг дардлан мөлжиж боолчилсан. Энэ бол их хурлын тоогоо нэмэхгүй байх хангалттай үндслэл. Одоо та нар шууд тарах дээр л анхаар ард түмэн тарахыг шаардж байна. Та нар өөрсдөө Монгол ардын нам бодлогоор мөрийн хөтөлбөрөөр Монголын ард түмнийг сайн сайхан амьдруулна гэж гарч ирсэн. Тэгээд хангаргаараа ч өөрсдөө энийг хийн гэд хангаргалцсан байгаа. Энийгээ биелүүлээгүй зөрчиж ирсэн учраас одоо та нарт өөрсдийнхөө тоог нэмэх эрх байхгүй. Одоо тарахыг л бид нар шаардж